Америкийн пикап трак гэхлээр манайхны толгойд хамгийн ихэнд Ford-ийн F100, Ford-ийн Raptor, эсвэл Dodge-ийн Ram, TRX гэх мэт загварууд бодогддог. Харин Америкт Chevrolet-ийн Silverado гэдэг нэрийг мэдгүй хүн байхгүй. Ford, Chevrolet, Dodge 3 яг энэ пикапныхаа ангилал донд маш ширүүн өрсөлдөөнийг үзүүлж байдаг. Тэгээ борлуулалтын тоогоороо ч гэсэн нэлээд ойролцоо явж ирдэг. Тэгээ энэ гурван брэнд оршин тогтнодог учраас пикапны ангилал тултлаа хөгцөөр өдөө хүртэл явж ирсэн байдаг. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ шинэхэн булангараа Chevrolet-ийн Silverado ZR2-ыг ямар хүн машин болохыг хамтдаа танилцсан. Шинэхэн дугаартаа давтаа өндөрлөе. Silverado үйлдвэрээс гарахтаа бүхэн шүтэн 9 өөр төрлийн опшн санал болгож байна. Нэгээсэндээ одоо бүх төрлийн өөр төрлийн хүмүүст яг өөртөө тохирсон опшныг санал болгох. Нэг осондоо нэг хүн болгоны дотор ийм off-road track хүслэн байдаг гэдэг. Chevrolet бол маш сайн мэддэг учраас бүрт 9 төрлийн өөр опшнгаа гаргадаг. Цэвэр off-road руу чиглэсэн бол одоо буюу одоо extreme off-road performance гэж ярьдаг. ZR2 гэдэг энэ опшн ордог. Үүнтэй энэ онцлог нь юу гэх юм бол за 32 инчийн обод дугуйтай үйлдвэрээс гарч байгаа. Тэгээ ууртахад ийм дэшээ шуулттай загвартай оффроудын ганг үгтэй. Тэгээ доороо мэдээж хөнгөн цагаан тийм хамгаалттай касса хамгаалсан чулуун болон цохоос хамгаалсан. Тэгээ мультиматик DSSV гэдэг үйлдвэрээс 2 инчийн өндөрлөгөөр гардаг юм оффроуд төрлийн амортизатортай. Тэгээ мөн урд болон хойд дифференциал цойжтойгоор үйлдвэрээсээ гардаг. Харин хамар доор нь 6.2 Ecotec V8 гэдэг хөдөлгөөр байрлаж идэг. Ямар нэг turbo charge юм уу super charge байхгүй. Яг нэг naturally aspirated гэж хэлдэг. Одоо тийм уламжилт маягийн хөдөлгөөртэй. Хүмүүс нөгөө Chevrolet-ийн V8 ер нь бол нэлээд одоо автомашин сонирхогч донд маш алдартай байдаг. Ягаад гэх юм бол нөгөө LS swap гэдэг хүртэл ойлголт байдаг. Ямар нэг одоо жишээ нь Corvette ч юм уу Chevrolet-ийн Corvette, Camaro дээр байдаг V8-д бол маш алдартай, маш сайн. Тэгээ маш сайн гарын айдаадаг, нэмээд амархан тоног авдаг учраас тэр LS одоо Corvette дээр байдаг LS 1 2 3 4 гэдэг хөдөлгөөрүүдийг одоо өөр Герман ч юм уу Япон машин дээр сольж тавих тэр процессыг одоо LS swap гэж нэрлэж байдаг. Нэг осондоо тухайн хөдөлгөөрүүд маш сайн гарын айдаадаг. Тэгээ нэмээд маш сайн тоног авдаг. Тэгээ янзалж манзалж яхад юм хүм хийж барихад их хэвтэйхэн байдаг учраас LS swap гэдэг ойлголт Америкт маш хүчтэйгээр дэлгэрээд бас олон жил явж ирж байгаа. Тэгэхээр ямар нэг машины мотор болохгүй байх юм бол шууд LS swap хийчих гэж хүртэл ярьж идэг. Тэгээд угаасаа энэ хөдөлгөөр нь өөрөө нэмэлт супер чарж ялангуяа яг энэ дээр тавигдсан энэ хөдөлгөөрөө супер чарж, турбо чарж байхгүй учраас яг нөгөө жинхэнэ ажлын мөр шиг одоо хамаа намаагүй ашиглахад нэмээ тийм юм голох нь жоохон бага байдаг. Тэгээд ер нь арчилгаа маш бага шаарддаг. Тэр ч утгаараа ер нь яг нөгөө бүх хамаг хүнд хэцүү одоо фермийн, барилгын одоо уул уурхайн ч юм уу тиймэрдүү юм ажилтдаг хүмүүс маш хэмжээгээр ер нь яг энэ хөдөлгөөрт нэлээд дуртай байдаг. Тэгээд хоропны хувьд гэх юм бол 10 шаталт автомат хороптой. Хоропыг яг Ford-той нийлж үйлдвэрлэсэн байдаг. Тэгээд Ford байдаг 10 шаталт автомат хороо бас яг энэ дээр тавигдсан байдаг. Гэхдээ тюнинг нь жоохон ондоо байдаг гэж трак ундаг хүмүүс ярьдаг. Яг энэ Chevrolet-ийн тюнинг нь Ford-ийнхаас арай илүү тийм арай өөрөөр ажилтдаг учраас энэний хороп нь жоохон нэг тийм характер талаас бас арай Ford-ыг бодвол ондоо гэдэг тийм нэршил хүртэл байдаг. Тэгэхээр энэ хөдөлгөөр төр ихэд эргэлзээд байх юм байхгүй. Америкт бол бүр батлагдсан одоо хүн болгоны одоо унаад хэрэглээд бүр сурцсан бүр тийм LS swap гэдэг ойлголтыг хүртэл Chevrolet өөрөө нэвтрүүлж ирсэн учраас тухайн хөдөлгөөр дээр эргэлзэх юм бол байдаг. Тэгээд 420 морины хүч 623 Нм мушигдаг. Тэгээд чирэх дац нь 4 тонн 200 кг хүртэл чирэх чадaltaй байдаг. Chevrolet брэнд хамгийн анх 1959 оноос эхлүүлээд ерөөдөө трак оффроуд одоо юм пикап чиглэлийн трак үйлдвэрлэж эхэлсэн байдаг. Тэгээ яг тухайн үед нэлээ нөгөө одоо фермерүүд те барилгынхан малчид те өвс мөвсөө тээвэрлэгч юм уу тийм хүнд хэцүү жоохон ажлын морь маягаар нэлээ ашиглагддаг байсан. Тэгээд 70 оны Silverado болохоор яг тухайн үед оффроуд дээр нэлээ одоо азаргалдаг. Тэгээд тэрийгээ дагаад нэр хүнд маш сайтай болж ирж ирсэн. Тэгээ хүн болгон ер нь яг тухайн үед Silverado гэдэг модельийг мэдээд нэлээ нэр хүнд нь өсөөд одоо хүн болгоны анхаарлыг
татаад явж ирсэн гэдэг. Тэгээд 90 оноос эхлүүлээд нөгөө бүр Америкийн тракийн одоо энэ пикап тракийн зах зээлд нэлээд том хувьсгал хийгдээд ерөнхийдөө жоохон хандлага нь өөрчлөгдсөн гэх юм уу тий. Трак гэдэг чинь нэлээд том байх хэрэгтэй юм байна. За тэгээд ер нь оффроуд маш сайн байх хэрэгтэй юм байна. Гэх мэтчлэнгээс үүдэнгүүтээ яг нэг одоогийн байгаа нэг том хэв шинж нь яг 98 99 онд гарч ирж байсан юм билээ. Тэгээ яг тухайн үеийн Silverado болохоор тухайн үеийн Ford F150-аас бага бензин зарцуулалттай Dodge Ram гэдэг загвараас илүү хүчтэй тэгсэн мөртлөө чирэг даацсан тэр хоёроос хавь илүү байсан юм билээ. Тэнгүүтээ ерөөдөө off-road truck гэдэг чинь ийм байх хэрэгтэй юм аа гэдэг ойлголтыг хүртэл өөрчилж ийсэн гэж ярьдаг. Тэгээд хэрвээ чи pickup truck авах гэж байгаа бол чи зөвхөн Chevy л авч унах хэрэгтэй гэсэн. Тийм одоо яриа хүртэл гарцсан байсан гэсэн. Тэгэхээр ерөөдөө Америкт Chevrolet-ийн нэр хүнд бол маш нэлээд дархлагдсан, олон жилийн түүхийг өгүүлдэг. Тэгээ аль хэдийн одоо манай өвөө ундаг байсан, манай аав ундаг байсан. Тийм учраас би Chevrolet ундаг, Chevy-гээр дагнадаг гэсэн тийм яриа хүртэл үүсээд гараад ирсэн байсан. Тэгээд ер нь явсаар pickup truck-ууд хоорондоо алдсаар 2019 оноос яг моделийн үндсэн шинжилэл дахиж хийгдээд тэгээд яг шинжилэл хийснээс хойш жил бүр бүхэлдэн 500 мянга гаруй хамгийн багадаа л 500 мянга, тэгээд 500 хэдэн мянга, 600 мянга гом модель тогтмол тийм Chevrolet байнгын бүр борлуулж чаддаг Америкт. Тэгэхээр энэ бол бага топ биш гэсэн үг. Тэгээд Америкт ер нь бол одоо ийм pickup truck чинь одоо бүр яг ийм нэг талаараа бүр ийм соёл уламжлал болтлоо хөгжсөн зүйл байдаг. Ягаад гэх юм бол ерөөсө ганц пикаптай байхад л тий оффроудын пикаптай байхад л бүх өөр ямар ч машин хэрэггүй гэж хүртэл бүр тийм ярьдаг. Ягаад гэх юм бол угаасаа пикап трак унна гэдэг нь нэг талаараа бүх асуудлыг нэг дор шийдэж байгаа байхгүй. Зай томтой юу, томтой, хурд хүчтэй юу, хүчтэй. Тэгээ оффроуд дээр сайн уу, сайн. Юм чирээд явчихаар бол явчихна. Тэгээ нөгөө Америкийн нөгөө дэд бүтцэн ч гэсэн нэлээ сайтай, замууд нь өргөн. Тэгээ хүмүүс нь маш хол явдаг. Нэг мужаас нөгөө муж руу чих юм уу тий. Яг тэнгүүтээ чиргүүл мэргүүлээ чирээд аялцдаг, хүүхэд шуухад ачаа бараа бүх юмаа ингээд тултал нь ачаад ингээд явчихдаг болохоор яг нөгөө дэд бүтц талаасаа ч тэр яг оффроуд трак унахад маш тийм амар байдаг. Тэгэхээр бүх асуудлаа нэг дор шийдэж болж идэг. Тийм ч учраас одоо нөгөө тракны соёлыг бол Америк бол яг тултал нь дэлгэрүүлээд явж байгаа бол газар. Тэгээд гол Америк тракуудын нэг онцлог ялангуяа энэ дээр тавигдсан байгаа мотор бол 6.2 V8 Ecotec гэсэн хөдөлгүүр тавигдж байгаа. Тэгээд мэдээж V8-ийн гол онцлог бол юунд вэ гэхээр мэдээж энэ хүч. Тэгээд V8-ийнхаа үндсэн дуу. Анаа солигдож байгаа, молигдож байгаа, тэгээд хааз мэдэрч байгаа респонс нь хүртэл ер нь бол нэлээд одоо нэг турбото хөдөлгүүрийг бодох юм бол нэг гоё давуу тал нь шүү дээ. Заавал бүүст хүлээхгүй шууд хааз ихээ шууд хүч орж ирдэг. Тэгэл эднэрийн зам хороож байгаа. Тэгээ яг энэ шулуундаа явж байгаа тал нь бол бас гайхалтай шүү дээ. Энд чинь яг нэг талаараа маш дур Америкийн одоо тракийн гол хүчин зүйл чинь одоо Америк булчин гэж ярьдаг үстэй хоёр алхахтай жиж тэргүүд чинь V8-аар л гол нь ялгардаг. Одоо Америкийн V8 гэдэг бас нэг зүрхийн ойлголт бол байх юм байна. Ялч юу кайфтай, ялч юу унахад зугаатай. Тэгээд цаанаа бас нэг гоё юм характертай. Тэгээд сая Америкт чинь ингэсэн шүү дээ. Одоо нөгөө бас нөгөө бүхэлдэн тракуудаа хүртэл цэвэр цахилгаан буулгах гэж үзээд. Тэгээд Ford-ийн F150 Lightning тэгээд бас ямар цахилгаан тракууд үлээ гарч ирээд. Тэгээд ер нь сансандаа хүрээгүүлтэй. Угаасаа цэвэр трак аюуд юу гэж ярьдаг вэ гэхээр энэ V8-аас нь болж трак ундима гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр мэдээж ямар ч ийм чимээ байхгүй цэвэр цахилгаан трак унжир гэж төсөөлөд үзтээ. Тэр ямар ойлгомжтой байх нь бол одоо хэлүүлтгүү та хэд ойлгож байгаа болох. Цахилгаан трак яг энэ пикап трак байтугай цахилгаан G хүртэл гарч ирээд бүтэн фейлдээд бүх цаг үеийн хамгийн муу борлуулалттай G классаар хүртэл шалгарсан. Тэгээ одоо эхнээсээ ихцүүлээд бүгд яг нөгөө хаширж ийл л дээ. За болов үү бид нар ер нь фейлдсэн юм байна. Юм цахилгаан трак хийх бол ямар ч шаардлага байхгүй. Хүн ч авахгүй юм байна гэж байгаа. Тэгээд яг үүндээ цэнэглэх болон бензин хийх хоёрт нэг үүндээ яг үнийн зүрх гарахгүй байна гэдэг байна. Тэгээд нөгөө хайвей дээр их явдаг учраас мууч хооронд их аялдаг учраас за нэг 3 цаг давхгаал за 30 минут ч юм уу 1 цаг цэнэглэх хэрэгтэй бол нам зогсчдөг гэж байна. Тэнгүүд ямар ч асыг байхгүй. Тэгээд цахилгаан болоод тэгээ бүр нөгөө том чиргүүл эдэр чи одоо бүр 4 тонн 4-5 тонн чиргүүл чирж мэж аялж байгаа шүү дээ. Нөгөө чиргүүл чирээд эхлэхээрээ бүр нөгөө батарейн тэсгээ байгаад эхэлдэг. Тэгэхээр бүр ямар ч урамгүй болчихдаг юм байна л да. Маш
Жохон ингээл их хэсэг шулуун дээр давхлаа нэг газар очиж цэнэглэнэ. Тэгээ яг үндэ цэнэглэхгээ тэгэнгүүт нөгөө цэнэглдэг колонк нь мангар оочртой байдаг ч юм. Яг үндэ бас нөгөө яг хөдөө талаараа дид бүтсэн бас яг цэнэглдэг станцууд нь тийм ч их биш. Тэгээ зарим байгаанууд нь бүр ажилтгүй гэж байна. Америкт ч тийм. Бүхэлдээ Америкт ч тийм. Тэгэхээр тийм ч учраас тэрнтэй холбоотой нэгт характер байхгүй, хоёрт ингээд цэнэглэхэд хэцүү байна. Баг яваал дахин цэнэглэдэг байна. Гэх мэтчлэнгээс үүдээд тракуудын одоо цахилгаан тракийн борлуулалт гэдэг юм ер нь бол маш муу аа. Угаасаа тэгэл хин ийм хөдөлгүүрийг цахилгаанаар солихыг хүсэв тийм үст. Наараа хөдлөл 100. Яг ямар ч турбо чарж, супер чарж байхгүй шүү дээ. Би одоо өгсөрлөө гიშгэж байгаа. 130. Яг өөрөөрөө илүү утга юм байхгүй. Тэгээ V8. Тэгээ том дангар маш. Энд чинь гол утга учир нь эндээ байгаа доо. Тэгээ оффроудын шаардлагатай бүх юм байгаад байна. Хойдлоо түгжиж гин, уртлаа түгжиж гин. Энгийн үедээ зөвхөн хойдлын 2 дугуй майжна. Тэгээ 4H дээрээ 4 дугуй, 4L дээрээ хөндрүүлчихнэ. Тэгээд 2 урд хой дифференциалаа түгжчихнэ. Тэгэх юм бол явахгүй зам байхгүй. Яг гоо бүр нөгөө тэгж мэгчгүй юм бол ер нь хаач бол явчихдаг. Их хэмжлэн ийм том давуу талуудыг тэгээд энэ машинууд бол олгодог л доо. Яалтчгүй л энэ V8-аас болж л угаасаа аавна л та. Яг оффроуд дээр энэ шорон дээр засан дээр ч гэсэн нэг сүртэй тэгж мэдрээд ягаадах юм бол алга. Яг л сайхан замыг бол туулдгаараа туулж бол чадчихээн. Ачаачих юм бол харин бүр илүү гоё намблаг явах. Тэгээ нөгөө доороо нумтай болохоор жоохон хатуудуу явбал баг зэрэг мэдрэгдэх. Тийм амар хатуу бол биш. Тэгээ өөрөө угаасаа мангар хүндэн машин 2 тонн 600 700 гаруй килограмм жинтэй учраас нэг тийм баргийн амиг бол мэдрээд байхгүй. Тэгээ нөгөө мультиматик DSSV гэдэг амортизатор нь яг энэ цэвэр оффроуд дээр зориулсан юм билээ. Тэгэхээр ерөнхийдөө ямар нэг шоргон дээр явах, оффроуд дээр явах үед айдас байхгүй гэсэн. Тэгээ 2 инч өндөрлөгөөтэй учраас тэгээ нөгөө оффроудын гүприйн дээшээ шуулттай учраас баргийн юм цохиж тулан ч гэдэг юм уу тийм ойлголт байхгүй гэсэн. Тэгээ хүч ч гэсэн мангар огцсон орж ирж байна. Сайхан явж штэ. Энэс илүү яаж явах вэ? Тэгээ нөгөө супер чарж, турбо чарж байхгүй болохоор эвдэрхийн бас нэгээр баг гэсэн үг л дээ. Толгой хүчин бас нэгээр баг. Тийм ч учраас ер нь олон бас давуу талтай. Тэгээ Америкт бол угаасаа бүр танигдсан юм байлээ. Яг үгүй ажлын морь авахаар болох юм бол чи Chevy авах хэрэгтэй гэдэг тийм яриа байгаад байгаа байхгүй. Тэгэхээр чинь тэгэл Америкчууд машиныг ямар амар голдог үлээ те. Тэгээ насаараа трак унсан хүмүүс ямар учиртай яах ёстой гэдгийг маш сайн мэдж л байгаа. Энэ одоо traction унтрааж үздэг. Удаан даруулыг бүтэн салах хэрэгтэй. ESC off гэж байгаа. Шо. Бол ярих мэндэл мунаг. Тэгээ шууд нэг бүүст хүлээхгүй учраас огцсон шууд орж ирж байгаа. Гайхалтай байна. Silverado-гийн ZR2-ийн опшнууд бол нэлээд бас опшн гурвалцоодсон юм байлээ. Одоо эхнээс нь хэлээд явчих. Bose-ийн спикертэй, за cruise control-тэй, суудал сануулагчтай, 8 булан мэдрэгчтэй, 360 камертай, Apple CarPlay, Android хэмжээний wireless charger-тай. За тэгээд цагаан зураас мэдэрнэ, уулнаас уруутах гурим. Тэгээд хамгийн гоё надад таалагдж байгаа юмнууд нь бүх нөгөө кондишны удирдлагууд нь яг энэ гоё товчлуураар юм билээ. Ирүүлж мэгүүлдэг амар. Заавал нөгөө дэлгэц рүүгээ дарж ороод ямар нэг юм дуу шилжиж парны удирдлагаараа оролдохгүй. Тэгээ нөгөө голыг оффроудын за урд хойтлоо түгжигч нь эндээ байрлаж чинь, зөвхөн хойтлоо түгжигээл тэр нь эндээ байрлаж чинь. За мөн нөгөө чиргүүл чирх үеийн тохиргоонууд нүртлийн гарт ойрхон байдлаар орж ирж байна. Ер нь юм болгон айгу тийм хүрхэд харьцахад бас амар талтай. Тэгээ энэ талтай гэх юм нөгөө бас гол яг 4H 4L гэдэг нөгөө хөндрүүлэх үү, эсвэл зөвхөн хойтлын 2 дугаараа майжх уу, 4 дугаар дөрвөлнгээр майжх уу, дөрвөлнгээр хөндрүүлэх үү, тэгээ цахилгаан кардантай.
Гэх мэтчлэн бүх опшнгуудыг бол нэг дор хийгээд гэсэн юм. Тэгээ зай бол ер нь мангар том. Зайнаас гадна усундаа хийх энэ аягны сүр одоо энд хоёр байхаас гадна энэ дээр бас давхар хоёр байрлаж байна. Голын хайрцаг нь угаасаа Америкийн тракуудын мангар том байдаг. Тэрнтэй адилхан бас энд мангар том зайтай битүү Type-C-ийн оролтуудыг бол маш сайн бөмбөгдөж өгсөн байлээ. Мөн тэрнээс гадна юм хийх саунд энэ доороо нэг байгаас гадна дахиад энэ нэг мангар хүчтэй ингэж онгоод энэс түрүүн бүр жоохон хальт цоцсон л тоо. Гэхмэчлэн зай болон юм хийх юм бол хангалттай. Тэгээ head up display бас байгаад байгаа. Option талаас нь тэр хангалттай. Тэгээ салууны ерөнхий байдал ер нь хийц мийцний нэлээд тийм жоохон бахим хийцтэй, жоохон булаа маягийн. Уусаа track бол тийм байхгүй бол болохгүй. Гэхмэчлэн суухад бол суудалт тухтай. Хажуу талд машин орж ирэхээр анхааруулах байдлаар ингэж нөгөө вибратор дэж нөгөө анхааруулах өгдөг тийм суудал дээр хүртэл тийм сенсор байрлалт юм билээ. Тэгээ бас paddle shifterтэй. Paddle shifter-ийнхаа артлалд бас юм хөгжмөө удирдлагыг шийдчихсэн мөлий. Андуураад нөгөө paddle shift-тэй араагаас солих ч байгаа хөгжмөө солиодох бас нэг юу байх шиг байлаа. Гэх мэтчлэн опшны хувьд бол ер нь яг track ямар байх ёстой, яг тэр талыг бүгднийг хангаж чадсан. Эцэст нь хэлэхэд хэрв танд элдв маяггүйгээр цэвэр Америк тракийн соёл характерыг мэдрүүлэх ихтгэл даах үс ажлын морь хайж байгаа бол Silverado ZR2 таны сонголтуудын нэг байж чадна. Түүнд V8 хөдөлгүүр нь байна, оффроуд чадвар нь байна. Үе уламжлагдсан үүх түүх нэр төрөнч бас байна. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.